За, сайн байцгаана уу? Мичимо чанал байна. Энэ удаагийн бичлэг жоохон удаад орчлоо. Ер нь цаашдаа идэвхтэй байхыг хичээсээр л байгаа. Би чаднаа. Өнөөдөр болохоор би амар dark animation-ы талаар та нарт танилцуулж хэлнэ. Ерөнхийдөө аимшигтэй. За, эхэлцгээе. When the Wind Blows гэдэг анимашн байгаа. Жим болон Хилда нар Английн зүүн өмнөд хэсэгт орших Sussex хөдөө тосгонд тусгаарлагдан амар амгалан тайван цуслангийн байшинд амьдрах хөгшин хосуу. Гэтэл тэдний аимшигттай хүлээж байгааг тэд мэдээгүй байлаа. When the Wind Blow анимашн нь 1986 онд хийгдсэн бөгөөд Жим Хелда гэх настай хоцлуудаараа дайны хор уршийн талаар багахан ч гэсэн харуул байгаа гэсэн үг. Одоо зөвлөлт холбоот улсын бөмбөгтөлтийн анимашн дэлхийн 2 дугаар дайныг ер нь дүрсэлж байгаа гэсэн үг. Энэ дайнаас хосуу даван тулж байгаа. За, уг кино нь Raymond Briggs-ийн ижил нэрт комик номноос сэдвэлэн бүтээгдсэн бөгөөд Raymond Briggs нь одоо Snowman гэх алдартай анимашн байдаг. За, номын хот зураг энэхүү аимшигтай түүхийг харуулж байгаа юм шиг л харагдаж байна. Гэмгүй хүмүүс цөмийн дайнд хэрхэн өртөж байгааг ер нь энэ талаар үнэхээр их зүрх шимшрүүлсэн түүхийг өгүүлнэ. Жим хот руугаа байнга очиж сонин уншиж барууны холбоотнууд болон зөвлөлт холбоот улсын цөмийн зэвсгийн бөмбөгдөлтийн талаар олж энэ талаар мэддэг. Дайн болоход хэдхэн өдөр үлдсэн байгаа гэх дэлхийг радиогоор Жим сонсоод засгийн газраас гаргасан амьд үлдэх болон хамгаалах гэсэн номын зааврын дагуу бэлтгэл хангадаг. За, энэхүү ном нь юу юм гэхээр энэхүү ном нь бол жигнэсээ юм бодит ном юм бэлээ. Жишээ нь ямар нэгэн аюул тулгуурвал энэ цөмийн дэлбэрэлтээс хэрхэн гэрээ авч явах тухай, хэрхэн амьд үлдэж гэрээ хамгаалах тухай юм нэг заавартай ном байгаа. Баг зэргийн хоолны хангамж, ус хорогдох байр зэрэгээ Жим бэлддэг. Цөмийн дэлбэрэлт гэж ер нь та нар мэдэхгүй байвал Хирошима хот дээр аимшигтай юм цөмийн дэлбэрэлт болсон дайны үед тэрийг санаж байвал яг түүнтэй адилтгаж болно. Одоо Жим Хелда хоёр юм засгийн газраас гаргасан номын дагуу бэлдэж байгаа гэсэндээ. Гэхдээ за энэхүү гарын явуулгын болохоор хүнд хэрэгтэй зүйл заавар өгөх гэхээсээ илүү хүмүүсийн санаа зовлол сэтгэл зүйн хөнгөвчлөх зорилгоор хийсэн ном шиг байгаа. Ерөөсөө тийм нэг хүнд хэрэгтэй зүйлс тийм ч хэрэгтэй зүйлс бас байхгүй. Тэгсэн ч гэсэн Жим Хелда хоёр тэр зааврын дагуу дагдаг. Одоо чинь энэ зааварт болохоор одоо энэ хорогдох байр одоо хий гэж байгаа. Энэ болохоор хаалгануудаа ийм хэлбэртэй болгоод тэгээд дотор нь орж хорогдоно гэсэн үг. За, тэд одоорол зөвлөгөөг дагаад бүх зүйлээ одоо хангалаа. За, ийхүү бөмбөгдөлт эхэлдэг. За, бөмбөгдөлтийн зураглал нь болохоор үнэхээр аимшигтай. Одоо бүх зүйлс сүрч, бүх зүйлс бүх байшин эвдэрч, бүх амьтад үхтгсэн ч гэсэн Жим Хелда нар хорогдох байрандаа ямар нэгэн байдлаар амьд үлж энэ үеэс эхлэн дэлхийн 2 дугаар дайныг даван туулж чадна гэдэгтээ ер нь бол амар гүрхий чаваас итгэлтэй байдаг. Зөвлөлт холбоот ус хожигдож нэрийг аврах хүмүүс ирнэ гэдэгт ер нь итгэдэг. За, энэхүү анимашны хийцэн болохоор 2D, 3D хослуулан хийсэн мультимедиа төрлийн бүтээллээ. За, киноны дүрс зураглууд хийцэн нь ер нь амар сонирхолтой. Амар тайван амгалан байсан ногоон өнгийн зураглууд, саарал болон хар зураглууд ер нь эхэлж энэхүү анимашны одоо бараан төрх рүүгээ шилжих үйл явдлаас амар их гардаг. Киноны эхэнд одоо ямар ч аюулгүй ногоон дүрстэй байгааг харж байгаа. Ингээд явган явсаар ямар аимшигтай өөрчлөлт болж байгааг одоо та нарт харуулъя. За, дараагийн үйл явдал гэвэл одоо хосууд хэдэн өдрийн дараа хорогдох байрнаасаа ер нь гардаг. Тэгээд ТV, радио одоо тэдний усны цорог өдр нь яагаад ингэж байгааг ер нь Жим амар гайх. Тэгээд тэд нар болохоор дайны арга хэмжээнээс л төр зур зогсон гэж ингээд амар таамагладаг. Тэгээд тэд ингээд хамгийн гол нь сэтгэл зүгэн амар тайван байлгадаг тэр хоёр. Ерөнхийдөө амар ихтгэлтэй, өөдрөг үзэлтэй байдаг. Одоо энэ бөмбөгдлөөс хойш тэднийг одоо хүмүүс аварна гэдэгт одоо нэлээд итгэсэн байдаг. Тэгээд тэр хоёр одоо нөгөө гэртээ үлдэхээр шийддэг. Гэртээ үлдээд аврагдахыг яагаад вэ гэсэн чинь одоо цөмийн бөмбөгдлтийн улмаас цацрах идэх байдал ингээд ихсэн учраас одоо гэрээ орхилгүй гэртээ үлдэнэ гэсэн үг. Одоо энэ цөмийн бөмбөгдлтийн улмаас амар их хорт юм тархсан да. Тэр нь угаасаа амар их өвчин юм уу их байдаг. Өвчин ингээд нэрвэгтэж яах. Ерөнхийдөө ингээ хүмүүсийн биед амар муугаа ойлгочихсан. Одоо анимашн ерөнхийдөө амар ингээ бараан тал руугаа орж эхэлж байна. За, одоо тэр хоёр гэртээ удах тусам бие нь муудаж өлсгөлэн усгүй байдлаас болж ингээ сул дорой болж байгаа харагдж байгаа. Одоо цацрагийн нөлөө нь болохоор агаар болон салхи бороонд тээгддэг. Одоо Жим Хелда нар борооны усыг ингээ нөөцлөн хэргэлсэн одоо яг бөмбөгдлтийн дараа бороо ордог байхгүй юу. Тэгээд тэр борооноос нь ерөнхийдөө Жим амар баярлаад усыг нь хэргэлдэгээд энээс болж тэр хоёрын биеийн дээр их хэмжээний тууралт гараад тэгээд бие нь нэлээд мууддаг. Өлсгөлөнгөөс олж тураад эцээ тэгээд дээрээс нь ямар ч усгүй борооны усан дуусны дараа ямар ч усгүй ерөнхийдөө амар хэцүү байдалд ордог тэр хоёр. Тэгээд энэ хэсгүүдийг харахад амар тийм нэг зүрх шимшрүүлэн амар тийм өрөвдмөр санагдсан гэх юм уу.
Яг дайны оршихоос хойш хоёулах нь ийм байдалтай үлдсэн гэхээр бүр хэцүү. Хамгийн гол нь энэ хоёрын харилцаа нь амар хөөрхөн, бие биедээ санаа тавьдаг, бие биедээ хайртай, бие биедээ одоо жоохон тийм ууралдаг ч гэсэн ерөнхийдөө бол амар тийм ээлдэг, бие ерөнхийдөө амар гоё хосууд гэж хэлэхэд болно. Гэтэ ингээд хідэн өдөр өнгөрөх тусам одоо өдөр болгон тэр хоёр хоолоо ингээд баг багаар идээд яаж ч нөөцлсөн ч гэсэн угаасаа хоол нь дуусж байгаа амар хэцүү. Тэгээ тэрэндээ хэр удсан мэдгүй ямар ч өдөр өнгөрсөөр л лсэн өдөр өнгөрөх тусам тэр хоёрын бие нь амар муудаа. Тэгээ бүр ингээд яахын эцэсгүй баг өхлийн ирмэг дээр тултлаа ер нь амьд байдаг. Тэгээд ерөнхийдөө тэр хоёрын ингээд итгэл найдвар нь баг багаар унтарсан аврагдана гэсэн байдал нь. Тэгээ гадаа ингээд гарч явъя гэсэн ч гэсэн ингээд цөмийн одоо нөгөө итгэвтэй бодисуудаас олж тэр хоёр шууд өөхөх магадлал өндөр. Эртээ үлдээд аврагтаа хүлээ гэсэн ч гэсэн ямар ч итгэл найдваргүй ер нь өөхөөсөр сонголтгүй болж байгаа гэсэн үг. Гэсэн ч гэсэн тэр хоёр итгэл найдвар хоёр нь алдахгүй байгаа л гэдэг. Хэрвээ та нар ингээ ямар нэгэн жаргалтай төгсгөл энэ анимашнаас хүлээж байгаа бол угаасаа жаргалтай төгсгөл байхгүй. Энэ угаасаа амар хар бараан анимашн. Одоо нөгөө засгийн газрын заавар дээр нэг ийм байдаг байхгүй юу? Хэрвээ хин нэгэн өхрүүл одоо шуудаа юм уутанд хийх юм зөвлөмж байдаг. Төгсгөлт нь одоо тэд хувь тавилантайгаа эвдрэн одоо шуудаанд орж хөвцснээр төгсдөг. Тэгээд тэр шуудаанд ингээд орсон мөртлөө амар хөөрхөж аваас ингээд эхнэр нь яана хоёулаа ингээд амар хөөрхөн амар төмөссөг санагдаж байна гэж мэгээд инээж мэгээд амар өрөвдөлтэй. Энэхүү зураг киноны одоо ихэнх хэсгийн шуудаа төгсгөлийн хэсгийн шуудаа хоёрыг нь ялгаахаар энэ 3D 2D 2 холимог одоо анимашн гэсэн дээ. Тэгсэн чинь одоо киноны ихэнд одоо төмөсний шуудаа 2D зургалтай. Тэгээд төгсгөлийн хэсгийн шуудаа болохоор 3D зургалтай буюу амар шуудаа нь муухай болцсон тийм нэг юм бохир шуудаа ер нь дүрслэгдэж байгаа. Тэгээ энээс харахад одоо анимашны төгсгөлд 2D зураглал бүрэн алга болсон байгаа та нар одоо харж байна. Энэ нь болохоор 3D 2D-гийн гоё хослол юм уу да. Тэгээд хосууд тэр шөндөө нас барцгаас юм. Эцсийн эцэст хамтдаа ер нь үхсэн. Одоо энэ ер нь хэцүү зовлонгоо дуусгасан. Ер нь амар өрөвдөлтэй санагдаж байна. Одоо дайны хор уршгаар гэмгэн хүмүүс яаж хохирсон байгааг одоо энэ анимашны жишээнээс харж болно. За үүнтэй төстэй нэг анимашн гэвэл та бүхний одоо гэрэлт цохны бус гэдэг Япон аниме байгаа. Яг одоо ерөнхийдөө энэ хоёр амар их төстэй зургалтай. Хоёулаа гимгүү. Тэгээ дээрэс нь хоолны хомсдолд орж тэгээ дайнаас амар их хохирж үлддэг. Тэгээ дээрэс нь бөмбөгдөлттэй цөмийн бөмбөг байгаа. Тэгээ дайны хор уршиг ер нь иймэрхүү талаар харуулсан анимашнууд ер нь амар хэцүү анимашнууд шүү дээ. Үзэхэд ч тэр. Одоо энэ When the Wind Blows гэх анимашн нь болохоор амар тийм нэг жаргалтай эхэлдэг гэх юм уу. Ийм ногоон талтай, ногоон өнгийн зургалтай. Тэгсэн боловч одоо анимашны төгсгөл тавьсан амар ер нь бол хүнд зурглалууд байгааг та бүхэн харж байна. За миний сэтгэл гэх юм бол ярианы дунд хэлсэнчлэн амар зүрх шимшрүүлэм санагдсан. Би ч гэсэн энийг үзсэн. Гэтэ ерөнхийдөө ингээд бас энэ анимашны дунд бас юм бодит тийм зурглалууд оруулдаг байхгүй юу? Энэ нь болохоор анимашны илүү бодиттой болгож байгаа юм бодит хүмүүсийн зурглал. Тэгээд дайм болоход хитгэн одоо ингээд амар тайван ингээд зүг зүгээр амьдрчээсэн чинь гинт дайм болно гэд. Ерөнхийдөө амар цочирмоор мэдэн штэ тий. Тэгсэн ч гэсэн ингээд энэ хоёр үнэхээр тайван байж чадсан. Үнэхээр ингээд санаа зовлтын өөдрөг байж чадсан. Тэгсэн ч гэсэн эцсийн энэхүү хор уршигаас яаж байсан үхээс өр замгүй гэдгээ мэдсэн. Тэгээд энэ амар анимашныг үнэхээр гонигтай болгож байна. За ерөнхийдөө ингээд бичлэг дуусч байна. Та бүхэн лайк болон subscribe дараарай. Мичимон үнэхээр их баярлалаа. Like and subscribe. Тэгээд дараагийн бичлэгүүд дээр ингээд улам сонирхолтой тэгээд бичлэгээ илүү урт олгоё гэж би бодож байгаа. Тийм учраас ингээд та нар намайг хүлээж байгаарай. Ерөнхийдөө бол би одоо хамгийн гайгүй би ингээд миний хуучин ажиллаж исэн ингээд нэвдэрсэн байсан гэж бодсон мик ажилласан байгаа. Энийгээ түр хугацаанд хэрэглэе гэж бодож байгаа. Ер нь сайжруулах юмнууд зөндөө байгаа шүү. Тэгээд та бүхэндээ баярлаа. Би аргал 30k subscribe хүрж явах шиг байлээ. Тэгээ сайн дараад 30 хүргээд 50 хүргээд 100 хүргээрэй. Би тэгвэл амар баярлалаа шүү. За. Ингээд баяртай гэж хэлье та. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.